сонсогчдээ манай TV24 телевизээс бэлтгэн явуулдаг сошиал папараас нэвтрүүлгийн дараагийн дугаар та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Тэгээд энэ удаагийнхаа дугаарыг та бүхэндээ бас Facebook болон сошиал орчинд байгаа сонин содоогоос хуваалцъя гэж бодсон. Өмнөх дугаар дээр бол бит хоёрын батал үргэлжилж байгаад нэг хаашгаа маань хожигдоод дууссан байгаа. Тэрнийхээ юуг бол би ерөөс ингэж бодсоор л байгаа. Ясандаа амар бүр багталтай байгаа. Тэ яага багталтай байна гэхээр зэрэг энэ хүч нэг яг тийм батал болгон дээр намайг өнөөдөр би чааг гэсэн бодоо. Өнөөдөр би чааг ялна гэж орж ирдэг. Тэгээ дандаа надад ялагдаа явсан байдгийг. Бараг тооны ярьцаа бараг 5-1 болсон ч магадгүй. За. За тэгэхээр шууд мэдээлэлд орчъя тийм. Би бол айгүй олон мэдээлэл бэлдсэн байгаа. Гэхдээ товчхон бас хамгийн сонирхолтой гэснүүдээс та бүхэндээ бас хуваалцъя гэж бодлоо. За миний хамгийн ихний мэдээлэл болох зэрэг гэрийн тэжээр байдаг. Нохоо гэж тийм. Яг хүний хамгийн сайн амт нөхөр гэж ярьдаг. Гэхдээ би энэ үг жоох идэгдэв. Хүний хамгийн сайн амт нөхөр бол хүн л гэдэг хэвгүй. Гэхдээ хүнээс дутгааргүй амт нөхөр байж чаддаг нохоо амтд бол байдаг шүү дээ. Нохоо муур шувуу тийм. Бүр ёо. Тэгээд энэхүү бичлэгийн харсан та бүхэн хүлээж аваа үзчих. Яасан бэ гэхээр зэрэг тухайн нохоо гэртээ эзнийхээ хүүхдийг харж байгаа. Тэгээд хэрхэн яаж харж анхаарал халамж тавьж байгааг та бүхэн бичлэгээс харах болно. Бүгд хамтдаа бичлэг үзье. Юугаар цадсан үл мэдээд авсан. Энэ өстө хөрхийн энэ нэг. Тийм үстэй. Тийм болохоор би бүр хүнээс жилүү бас те ингээд хүнд хань болж чаддаг, хамгаалж чаддаг бас нэг юм амьтад бас байна. Яг энтэй дайлмуудад би бас нэг зураг үзүүлчих гэж бодож байна. Энэхүү зурган дээр бас яг нөгөө нэг нохоо хүмүүс дийдэг шүү нөгөө гэртээ байгаа нохоо ингээл хуцгаан тэгэл хинээ чимээгүй аймаа гэж хуцж яхад нь ингээд загнаад байдаг шүү. Тэгсэн чинь яг тэр үед нохоо хэрвээ ярьдаг байсан бол яг иймэрхүү тексттэй үг хэлэх байсан болоо гэж ямар ч бүгд хамтдаа зураг үзье. Энэ хуцгаа бол Винстон гэдэгс чи тэгээд хин гэрээ хамгаалах чи хамгаалах юм аа. Саяны хүүхдтэй бичлэг бүр айгаа хөрхийн юм тий. Тэгээд нөгөө нэг нохооч бол угаасаа аюул ирэхээс сэргийлж хуцаж байгаа шүү дээ. Эсвэл ямар нэгэн байдлаар үнэхээр дуу чимээ сонссон л хуцаж байгаа. Тэр болгон дээр нөгөө манайч нөгөө нэг заримдаа жоохон төвхтэй санагдаад. Тэгээд дугаа муугаа гэдэнгүүт нохоо тухайд нэг эргээд хариу хэлвэл иймэрхүү хариу хэлэх байсан болов уу гэсэн юм нэг жишээ хошин маягаар авсан зураг байлаа. За дараагийн бичлэгийг хүргье. Энэ ихтэй тий жоохон онцгүй л бичлэг л тий. За яа. Тэ үзсэн над чи үзсэн. Тий, левч зөөхгүй. Зөөхгүй. Бүгдээрээ ихээс төрөөгүй юу? Мен хараагүй юу? Ирэмгөө. Хамарнаас чи бүгдэндээс нь цус гаргана. Намайг янз бүрийн хэлээд байгаа хүмүүс хүрээдэр үзэлцээ. Ямар талаараа үзэлцээ? Танхаараа юу, үгээрээ юу, хэлээрээ юу? Зодтох юм уу? Бүжиглэх юм уу, дуулах юм уу? Хүрээдэрцгээ. Эцдийн эзэн хаатын хаа. Би тодруулсан юм биш, бурхан тодруулсан. Хамгийн сонирхолтой нь энэ эмээгийн инстаграмыг би дагдаг юм бэлээ. Өөрөө ч мэдгүй. Тэгээ инстаграмаас инстаграм удлаад авсан юм шүү. Өөрөө явуулна. Би гайхаад би уул нэрэд фоллоу модо хийгээгүй юмсан. Тэгвэл яаж тийм болсон юм. Энэ бичлэгийн талаар юу гэж бодож байна? Бүр галзуу тий. Гэтэ одоо энэ би энэ их чи яагаад ийм болж гар. За яг нэгдүгээр би зүгээр эрүүл ямар ч гэсэн биш байх шиг байна. За. Хэмжээ ууцсан байх гэж би харж байгаа. За. Хоёрдугаар нөгөө нэг манай улсын хурлын гишүүн байгаа шүү дээ.
Найзуудаа хамт олон нэ наа дижрэ гэх нэг нэр дэвшээд идэг хүүхэн байгаа штэ. Игчдэл ерөнхийдөө нэг хараад тэр игчээс одоо бас нэг хүмүүс чинь маргааш нэг юм туйлшрамтгай штэ. Тэр утгаараа бас наад хүний чинь бас нэг давлгаа болох гэж юм уу? Эсвэл жоохон албаар сенсацлах гэж нэг иймэрхүү бас бичлэг хийсэн болов гэж бодоод байгаа. Гэхдээ яг тэр хүний ярьж байгаа зүйлүүд нь бас нэг талаараа бас үний байсан, нэг талаараа бас жоохон дэлсдүүлсэн юм бас байсан штэ. Ер нь айгүй олон бичлэгүүд байлаа. Тийм амар олон би. Наа чи бүрээ баг цувралаараа гарсан гэж. Тэгээд энэ би харсан л да нэлээд хэдэн бичлэгүүд бол орцсон байгаа хгүй. Нийт дараа нэлээд хэдэн бичлэг. Тэгээд хамгийн сүүлийн нэг бичлэг дээр ванд байсан нэг бичлэг байгаа хгүй. Тэгээд тэр болохоор амар санагдчих. Тийм айгүй эвлүүлэх сайтай эзэн байгаа хгүй. Би бүр тэрийг хараад энэ яг зорилттой хийсэн байх гэж бас жоохон ботсон л доо. Нэг юу юугүй бичлэгээ хичээл апплод хийчихэж байгаа биш. Айгүй янзлаад монтажлаад аймай тавиад артлын фон монын лаг болгоцсон тийм бичлэг байлээ. Тэгэхээр манай монголчуудын зүгээр зарим нэг үзэгчтэй хэлэхэд иймэрхүү бичлэг дээр маш сайн фильтртэй хандах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол иймэрхүү зүйлүүдээс болоод яг үнэндээ хүмүүсийн хандлага маш их буруу болж байна. Хүмүүс маш их буруу үйлдэхэд дуурай авж байна. Хүмүүсийн гаргаж байгаа үйлдэл, зан характер одоо ингээд байгаа байдал ерөөс тэр чигээр маш их сөрөг болж байгаа учраас энэ дээр маш сайн фильтртэй хандах хэрэгтэй. Миний нэг бодтой бодлоо гэдэг байхгүй. Хэрвээ үнэхээр амар ноцтой, үнэхээр хүмүүс анхаарал тавих ёстой асуудал биш л бол хинт ч хэрэггүй энэ нэг сонин бичлэгүүдийг болж үйл манайха битгий шеэрлээрээ. Шеэрлэх тусам чинь Facebook-ийн алгоритм тэрийг улам дүүлгэж данаа нэг тухайн news feed-ийн дээр нь гаргаж ирээд байдаг учраас тэр тал дээр бас жоохон анхаараасаа гэж хэлмээр байна. Чи тал дээр айгу бухимдалтай явдаг хүн юм шиг. Бухимдалтай биш ээ. Буруу мэдээллийг одоо нэг ингэж нэг амтан алж байгаа ч гэдэг юм уу те тийм бичлэгүүд байдаг шүү дээ. Тэмээ юм шууд хоолойг нь хэрчээл цусна ингээл талаар нь цацж байгаа бичлэг. Тэрийг яг шеэрлээд байгаа юм. Тэрийг хүн шеэрлээд үзэнгүүтээ тэр чинь муухай энергитэй бичлэг байхгүй юу? А яг нөгөө талаас амттыг ингэж алж байгаа юм байх шүү. Болиулаараа зогсоогоороо хүмүүсээ гэдэг анхаарал өгж байгаа боловч нөгөө талаас нь харах юм бол тэрийг шеэрлэх тусмаа хүмүүс улам үзээд нөгөө нэг энэ толгойд нь буруу бодолтой байдаг хүмүүс чинь нухамсаргүй хүмүүс чинь шууд тэрийг окей гэд буруугаар авах боломж амар өндөр гарчиж байгаа. Тийм л юм байна л да. Бас нэг талаараа тий. За би дараагийн бичлэгийг өргөчээ. Миний дараагийн бичлэг зэрэг энэ болохоор хөгжлтэй бичлэг байгаа. Тэгээд ямар бичлэгөө сонгосон бэ гэхээр зэрэг дэлхийн аваргын мист өрсөлдөж байгаа. Ийм хоёр хүүхэн байгаа байхгүй. Тэгсэн чи тэр хоёр болохоор зэрэг яасан бэ гэхээр нэг нь төрүүлж байгаа. За. Нөгөөх нь болохоор зэрэг нэг хожигдсантай шаарлахад тэр хүний одоо нэг булхайг нь ичилж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ бичлэгийг би зүгээр үзүүлэхээс өмнө нэг тайлбар нь юу гэхээр зэрэг манайхаа будалтанд болж игэл битгий хуурагдаарай. Нэгдүгээрт, хоёрдугаарт маш олон хүмүүс трансгендер болдог болцсон байгаа шүү дээ. Тийм орчин үеийн ийм нөхцөлд бол болж игэл битгий химэл юмд хуурдагдаарай. Органик зөвлөд ер нь аяга гоё шүү гэж хэлмээр байна. Загийн хавц бүгд хамт бичлэг үзье. Энэ ихтэй амар гоё байгаа зү тийм фаны байхгүй тийм. Үнэхээр яг фаны гэж надад таалагдсан. Нөгөө нэг ер нь дэлхийн мессэд өрсөлдөх айгу өндөр шаардлагыг тавьсан байлээ шүү дээ. Бүр амар өндөр шаардлага тавьсан. Тий, дэлхийн мессэд чинь нөгөө нэг месс төрүүлсэн юм байлээ. Ер нь 2000 хэдэн онд юм бэ. Тэгсэн чинь төрүүлсэн оройноо ганцаараа нэг шил вино ууцсан юм байна л да. Тэгсэн чинь тэрийг мэдээд тухайн үед титмийг буцааж хурааж авч исэн тийм тохиолдол гарсан байлээ. Гэхдээ заргалдаад өөрийнхөө титмийг бол буцааж авч чадсан юм байлээ. Тэгэхээр ер нь айгу өндөр шаардлагаас тавьсан байлээ. Зүгээр би нэг юм мэдээ сонсч байсан. Нөгөө нэг мист өрсөлдөж байгаа хүмүүсийн тохооны өвчлөөс өвдгөний өвчлөөс хоёр хүртэл ямар ч өөсөйгөө цаг ингээд нөгөө нэг тий цагаан байх хэрэгтэй. Нөгөө солонгос одуудынхыг бас тэгж шалгадаг юм билээ шүү дээ. Өвдгөн ингээд биднийх бол зүгээр өвдгөө тэнэлэхэд бол өвдгөний өвчлөөс нөгөө борлцсон харалцсан тий бүр сонтэй. Орыг өвдөг харан биш үзэгчтэй. Энд ингээ ядаргаад хүн хатгаад идэх. Үзэгчтэй. Өмнөх дугаараа миний 5 тоолсонтай. Би тэрийг мартаагүй явж байгаа заа ёо. Ингээд 6 боллоо би яах вэ хариугаа аваа.
За. За, ингэчлээ тий. За дараагийн бичлэг. Энэ чаас үзсэн ч магадгүй хаа. За захимаар хичээл үзэхэд ямар байна? Надад муухайсан надад. Төрийн ордонд жинсэн өмдтэй орохыг хориглодог. Салаавч шавж орохыг хориглодоггүй. Яагаад гэвэл салаавч боломжгүй. Учир нь салаавч хүний халаасанд биш. тархинд нэмэдэ. Бизнесмен сайхан самбуу хүний их юм. Тэгээ надад ч үзэн. Энийн илүүлэг аяга гоётэй бүр. Тий. Угаасаа Монгол трансфер биш үү лээ? We are Mongolia-с. VR Mongolia-с. Ярс энэний бичлэгнүүд бол үнэхээр супер. Бүр угаасаа манай монголчууд бол тэр даяараа үзээд шеэрмээр үзэлт нь бол бүр сая 2 сая гараад хаалгуулж гисэн тий. Амар мундаг. Яаж тэр болгоных нь үг өсөг болгон дээр нэглүүлэх хийгээд байдаг тий. Бас мундаг ааш. Харин. Би яг надтай ч ойролцоо бас нэг бичлэг үзлээ. За. Манай нөгөө нэг шинэ сайд оюун эрдэнэ мөн. Чи нэрээ өөрийгөө одоо хиттэй гэж боддог. 98 оныга цааш 53-аас байгаа шүү дээ. Би бараг үтсэн шиг байна. Йоо, Газрын гишүүн Батлан малгай сайдаар Гүрдийн сайхан баяр. Сайхан баяр нь 1998 онд Улаанбаатар хотод төрсэн 52 настай. Бодошгүй. Осор ч юм араас нь орж байгаа энэ бичлэг бүр үнэхээр супер байна. Гүрдийн сайхан баяр. Бадарч байгаа. Осор ч юм орж байгааг харж байгаа. Төрсэн 52 настай. Одоо таягаад бодошгүй. Йоо! Энэ бол бүр үнэхээр супер папарац нэрш үзэгчтэй. Энэ бол үнэхээр супер папарац. Зөөж саяны шинэ томдогдсон сайд 98 оны 52 настай гэр би одоо ойролцоогоор нэг 58 нас болтой 60 төгч болно шүү. Яа, горхидоо. Йоо! Осрог дээр аваас орж байгаа бүр гоё яваастай. Бодож бод. Яа! За үзэгчтэй. Йоо. За энэ би улсын хурлын гишүү бол энэ сайд нар майд нар одоо энэ төрийн албаагч зүгээр хэлмээр байна. Хүний намтрыг ядаж нэг зөв бичээд өгчөөч. Гэхдээ за буруу бичсэн байсан ч тэрийг жоохон уншиж байхдаа бодож байна. Харин тий бас бодож. За энэ дээр юу ийм 98 онд юу байна байж юу 52 настай болоо явж байгаа юм. Яа бас тий. Манай өөрөө бүр хэлэхгүй болсон бүр ёо. Тэгтээ. Очоо төр барьж байгаа хүмүүс өстэй ч нөө арайч явсан. Бид нар ч гэсэн ядаж шалгана өстэй. Хөөш энэ юу яахаар 98 онд 52-аас яаж вэ гэсэн чи бүр ижигчгүй ард түмнийхээ өмнө тэгээ зарлаад яриа зогсож байгаа гэдэг бас болоо миний хөш одоо болоо. Чи тэгтээ юу гэж бодож байна ер нь? Шинээр сонгогдсон сайдын талаар. Яг 50-50% байгаа. Яг 50-50% байгаа. Нэгдэх нь 50-50% нь эхний 50 гэсэн үг шүү дээ. Эхний 50 нь болох зэрэг манай ард түмэн санаж байгаа. Ерөөсөө саяхан жил хүрэхгүй хугацааны өмнө жилүү, бараг жилийн өмнө жилүү 5 гишүүн талбай дээр суулт хийгээл, бослог гаргаал тийм ингээд ард түмний чагсаасан шүү дээ. Тэр дунд оюун эрдэнэ сайд явж л байсан. Яг тэрэн шигээ ард түмний хөдлөө зүтгэж чадах юм бол мундаг. Зарим нэг жоохон иймэрхүү үйлдэл яриа марийг сонсоход бол ухаантай байгаасаа л гэж хэлмээр байна. Надад ерөөсөө гадаад үзмжийг харуул заяа нэг тийм хорхоод хоргоо шиг харагддээ шнэ. Айгу хорхоод хоргоо гэмгүү. Тийм. Гэхдээ би бол яг үндэ зүгээр яг хувь хүний хувьд бол оюун сайд дэмжиж байгаа. Тийм, дэмжиж байгаа. Эхний хувьд бол тийм. За чи тэр намаа юу юм бэ? Би Ойлголоо. би намсан. За тэр намын хүн ч одоо телевиз та тэгж яриад. 5 minutes later. Энийг үзсэн үү? Яагүй. Юу хөө.
Яа гэхдээ одоо юу хүмүүс ийм хэрсүү ийм хөөрхөн болцсон те бүр зүгээр супер. Шийдвэрлээ хөөрхөн зогцсон те бүр тэр өмссөн бэйли барьсан цөг мөнгө бүр үнэхээр алж юм те. Яа хүүхдүүд яагаад ийм хайр юм бэ нэрэ. Үнэхээр. За миний дараагийн бичлэг энэ бол дэлхийн хамгийн амархан тэгтээ хамгийн олон хүн дуулж чаддаг хамгийн орчин үеийн хамгийн супер дуу. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30. Хүмүүс яаж ингэ сэтгэж чаддтай юм бол тээ. Гэтэ айгу гоё дуулаад байгаа юм байна бол. Сайн нөгөө дууны үргэлттэй хэсэг байгаад надад яг тэрийг сонсоход нэг Justin Bieber санаанд ордоо шүү дээ. Ягаад ч юм бүр нэг цаанаасаа Bieber. За. За би дараагийн бичлэгийг үзье. За. Тэч бигээс. За. За. Энэ хэсгийг хасч болохгүй штэ Линда. Окей. Тэ. Батж үтчихсэн юм байна. Апик гэдэг чинь. Тэгээд нөгөө шэрлсэн нэг гоё бичсэн тий. Хөмсгөө хямгатаад явчих чаддгүй мүү. Яа тэгтээ энэ хятадтай нэг юм пранк бичлэг бүр үнэхээр супер тий. Харин нэг гоё тавилттай явдаг тий. Яаж? За. Чиний. За. Миний дараагийн энэ бол зураг байгаа. Тэгээ энэ зургийг би яг миний энэ контентыг үзэж байгаа бүх эмэгтэйчүүдээс болон бас чамаас асуумаар байна. За яа. Энэ зурган дээр ямар алдаа байна вэ? Нөгөө магазиныг гаргачих. Будгах яах. Үгүй. Тэр пост энэ шүү дээ. Октод энэ зургнаас буруу юу бурууг цагааг олохгүй. Будгах байгаа юм биш юм уу? Өөр юм будгах хэрэгтэй юм уу? Гохоо дарааг байгаа юм уу? Юу юм бол заавч октод угаасаа нэг олноо. Би цаа Counter Strike тоглолтог октод мэдж байгаа заяа. Эсвэл PUBG тоглолтог октод бүр сайн мэдж байгаа. Энэ бас. Йоо, яаж ч нөгөөдгийг алинч тоглодоггүй би. Тэгтээ угаасаа октодыг дийлэхэд энийг угаасаа мэдхгүй олж харж байгаа. Энэ суман биш. Энэ барьсан байгаа гарбууны суман доороос биш хажуудлын бөөргийг доордог байхгүй юу? Энэ бууч доороо магазин байдгүй. Энэ ялтчгүй тийм зураг байна. Октод бол мэдгүй. Та нар мэдгүй ч гэж. Өөр өөрийнхөө талд хэлсэлсэн. Нэрээ тийм биш тээ. Наад чинь кинон дээр бас тэр ажиглаасаа яваад идэв шүү. Би шууд араас нь дараагийн ахын нэг амар хөвгөлтэй бичлэг үзүүлээ. Манайхаа мэдээж өвөл болцсон хүмүүс амар гулгаж байгаа. Гол дээр ч очих гулгаж байгаа. Уултаас ч гулгаж байгаа. Гэхдээ болгоомжтой уулгаараа гэж дахиад хэлбэрээ бүгд бас бичлэгээ үзье. Харин тийм ээ. Амьд л жоохон хайртай байгаараа монголчуудаа. Би талаар мэдээ бэлдсэн шүү дээ. Тэгээд 521 хүн байсан баха те бэрцэн үүнээс бол хоббитай юм те. Жаргах гэж очиад байгаа юм уу? Гэж очиад байгаа юм те. Яг нэр нэг тийм зураг байсан те. Жаргаар голгож байсан. Жаргатаа оодоо. Тэгсэн юу ч амар засаж өөрөө ярмаасан те. Амар болсон. Тэгтээ нэр ингээ чаргаар голохоор бүр ялтчгүй нэг тийм жаргаач байгаа шиг зоож байгаа шиг болдог те бүр ялтчгүй өнө шүү. За миний дараагийн хөрөх бичлэг болол за нэг хөрөгчөд басна. Монголын бас нэртэй оддын дээхэн үеийн бичлэг байгаа. За.
over. King and queen. You know you love me, I know you care. Just show me never, and I'll be there. You are my love, you are my heart, and we will never, ever, ever be apart. I mean, I don't go the plan. We were just friends. What are you saying? Sit aside and look in my eyes. My first love broke my heart the first time, and I was like, baby, 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 oh, like, baby, 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 no, like, baby, 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 oh, like, don't you know, always be mine, mine, baby, baby, baby. Гэтэ энэ дээр комментэн дээр ингэсэн байсан байхгүй. Энэ бичлэгийг үзэхээс өмнө мөнх соёлогч тань дуртай л байлаа шүү гэдэг. Тэр яг бай. Гэтэ би экүүлийг арай ш. Гэтэ яг мэдээж cover хийгээд ингээд фан яах байж болно. Гэтэ энэ бол арай шүү. Йоо ямар хүн блээ те. Ямар мундаг хүн блээ. Ямар бүхэл бүтэн сургуулийн нийгмийн ажилтныг хийдэг хүн. Тэгээ өөрөө аим мундаг уран бүтээлч хүн байж ш. Тэгээд яг тэгээ аргаа ядсан л бас нэг давлгаа хийх гэж л ядсан л юм бахал гэж бодож. Гэтэ ахтай дээр үе бичлэгээс нь гэж л ойлгоо тоо. За миний та бүхэнд хамгийн хүрэх хамгийн сүүлийн бичлэг болохоор ийм байгаа. За манайхаа ялангуяа нэг сингл хүмүүс жил болгоо нэг айл тажхар нэг асуудал үед нэг л асуулт байдаг шүү дээ. Яагаад ганцаараа ирж байгаа гэдэг асуулт. Би сүүлийн 2 жил энэ асуултанд дуунсан байдээ. Тэгээд цагаан сар болох гэж, сар шинийн баяр болох гэж гэртээ мэдээж найз залуугаа ч юм уу найз охиноо дагуулж орж байгаа байлгүй. Тэгээд хайтайхан дагуулж ороорой. Энэ бичлэг шиг ийм хүмүүс байх юм бол хизээж айлд хүргэн бэр орж чадахгүй ш явжсан бүгд тэрийг бичлэгээ үзье. Энэ ошин шиг мэдж байгаа зү. Хэд үгүй алуу миний хоёр охин нэг хэн нэг жавар өргөөс дуудахгүй юм. Яна. За. Ани намайг хараад залуунасаа дурсан уучлаарай залуугийн чинь хар цагаан зургийг харсан. Арай бишээ эн чинь одоо сайлчин биштэй төплөн дээр дээлэн өмсөд төмпөн барьсан байж тээ. За болцсон. Баярлалаа. Жавар өргөсөнгөө. Дахиад хурцгүй. Үзэгчтэй. Айдаж явах гэж үргээхгүй. За тэгвэл жавар үргээхээр чи нэг дуул та. Студийнхаа жаврыг нэг үргээцгээ тийм ээ үзэгчтэй. За. Ягсан. За тэгээд ямар ч юм. Дараагийн дугаар маань сар шинийн баяртай холбоотой мэдээллүүдийг та бүхэнд хүргэх болно. Баг зэрэг соёл уламжлалтай холбоотой магадгүй одоо хөөрөг солилцох ёс ч гэдэм үү, дэмбэдэх ёс, магадгүй хадаг байх ёс те, тавг засах ёс, ууц янзлах ёс ч гэдэм үү. Маш олон гоё сонирхолтой мэдээллүүдийг та бүхэнд айлгуулах хүргэе хичээх болно. За тэгээд өнөөдрийнхөө ямар ч хэлсэн сошиал папарасаар сошиал ертөнцөөр хамгийн их хөгжилтэй болон сонирхолтой байсан бичлэгүүдийг та бүхэнд хуваалцлаа. Өнөөдрийн дугаарыг натаацаг хөтлсөн миний хамгийн том өрсөлдөгч бол Хашка. Яа. Тэжүүл. За тэгээд орын нэр хамт байлаа. Дараагийн дугаараар та бүхэнд эргээд уулзъя. Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Ахаад хэлээ манайхан. Удахгүй 20 цэрийн маань цаг үе ахаад ирж байгаа тиймээ бэлтгэлээ сайн базаагаарай. Болж игэл гэрээсээ битээ гараарай. Халдвар хамгаалахад дэглэгийг сайн бариарай. Маска зүгээрээ гараа явуулах мартваа. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй. Баяртай.